Тэндээ цагдаа ирэхэд тийм ээ ингээл огнол гимгүүл тэр цагдаа улаамыг мэдэхгүй үстэй тий. Тэгэхэд ингээл бэмбийн талбар жижигхэн холгоогээр зогтох нь холгоо тий. Тэр нэг өөрийгөө нэг авда тэр хүнд ажил мэж тэр бол яах вэ тий. Энэ стресс л хамгийн айдсан тий. За би баригдаад явчихвал агуу хөхтөнд бол чинь одоо нөгөөдүүлийг яах уу гээл тий. Тэгэхээр тэр дотоод тэр өөрийн нэг бичиг баримтгүй хинч биш тий. Тэгээд хүн нэг дорд яасан дорд үзэгдсэн тий. Нэг энэ л аюу хэцүү юм байсан юм байна. Одоо ингээд бусад бус нь бол яг тий. Тэр нэг хавдах юу ажилгүй байх одоо энэ бол байх шүү дээ. За нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг үзэх гэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд Европ нэвтрүүлгийн баг яг одоо Бельги улсын Антверп гээд хотод ирсэн. Санснаас Европ ер нь хамаагүй хэрүүхэн байна. Өнөөдөр их салхитай байна. Бид нар өчигдөр Парист 2 дугаарын бичлэг хийгээд шөнөдөө дахиад Парисаас наашаа үндсэндээ нэг 3 цаг хагас тавьдаг юм байна. 350 км гээд. Яг бүр шөнийн 3 цагт ирсэн. Тэгээд ямар ч байсан унтаж ямарчаад одоо өнөөдөр бид нар Антверп хотод их олон жил ажиллаж амьдарч байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн Европ дахь сурвалжлагч гэж нэрлэгдэж явдаг Батбаяртай уулзах гэж байна. Батбаяр биднийг Улаанбаатараас гарахаас эхлүүлээд ерөнхийдөө Европт оролцох нэлээд олон хүмүүсийг санал болгосон манай нэвтрүүлэгт. Тэрний дагуу бид нар бас ингээд зарим зочдыг оруулаад ингээд амжилттай явж байгаа. Одоо бол гэр бүлийнх нь хүн энд эдлийн үйлдвэр ажилладаг гэсэн тийм. Эхнэрийнх нь ажлын газар тэр хоёртой танилцахаар бид хоёр гадаа нэрээд байна. Тэгээд хоёулаа зочдтой орж уулзсан. Даарч байна. Хүүтэн байна. Хүүтэн байна. Оо нэг Италид халуун шатаад яваад байсан. Юу вэ? Одоо энэ Бельгид даарад. За сайн байна уу? Сайн явж байна. Аян замд сайн явж байна уу? Гадуур сайн байна уу? Аян чимэг. Аян чимэг. За сайн явж байна. Зөндөө холбогдоод яваад байдаг. Тэгээд өнөөдөр дуулчих чинь да. Аян замд сайн явж байна уу? Ядарч байна уу? Гайгүй яваад байна. За маш их баярлсан илэрхийлээ. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Европын аялал дээр одоо энэ нэвтрүүлэгт орох зөндөө олон зочдыг холбож өглөө. Ерөнхийдөө Европын монголчуудын амьдралын талаар бол илүү мэдээлэлтэй гэж үзэж байгаа учраас тэр өнөөдрийнхөө дугаарыг хийхээр зорж ирлээ. Тэгээд товчхондоо та нар өөрсдийнхөө тухай товч танилцуулж болох манай үзэгчдэд. Энэ ингээ манай хүний байгуулсан одоо оёдлын засварын газар. Засварын газар нэ. Тий, одоо Монгол хууч уртцаан гэж байлаа шүү дээ. Тэрний. Тэгээд одоо тэр шиг л энд нэг проритуш гэд нэртэй. Ритуш гэдэг нь одоо Францаар бол тий зас хувцас зас юуны газрыг хэлдэг тий. Бельги улс шуугасаа албан ёсны Франц, Нидерланд, Герман гэсэн 3 хэлээр. Албан ёсны 3 хэлтэй. За тэрний Ритуш гэдэг энэ Францаа Проритуш гэд нэрлэгдсэн ийм газар байгаа. 2018 оноос хойш ингээл одоо 5 жил явж байгаа. 5 жил болж байгаа тий. Бизнес хэр амжилттай байна тэгээд яг энэ чиглэлээр ажиллаулахад. За энэ бизнесийг эхлэх үеэр чинь банкнаас зээл авч ажиллаж эхэлж ирсэн. Тэр одоо 5 жилийн өмнө юм байна да. Тэгээд яг ингээд бүх тоног төхөөрөмжүүд ингээд бэлэн хурдан ажиллаж исэн юуг шууд худалдаж аваад тэгээд 4 жилийн хугацаатай 4% хүүтэй бүр ингээд бид хоёр энд чинь
хүн бага юм Хүү байна. багтаа шүү дээ. Хүү багтай. Жилийн Харин ч бид дөрөв. хоёр тухайн үед 4% гэдэг чинь өндөр Хоёр байсан. өвдөө тэр 2%-тай байсан. 2%-тай 3%-тай Зээл байсан аваа. байхгүй юу. Тэгээд энэ бизнесийг ингэж эхлүүлж яйлаа. Тэгээд эхлээд бол ерөөсөн мэдээж өөрийн юм чинь өөр юм болгож авах гэж нэлээд үзэж байгаа юм чинь тэгээд одоо үйлчлүүлэгчтэйгээ харьцахаас өсөөлээл тий орж ирж байгаа яг унган бидний юмар яг Нидерланд хэлтэй биш. Англи хэлтэй нэг супер англи хэлтэй ч биш. Гэхдээ яг хүмүүстэйгээ ингээ гоё хүндлэлтэй харьцаад орж ирсэн хүмүүсийг аягүй гоё ингэж сэтгэлээр ухтаж аваад хийсэн юмаа бүр ингээд өөрийнхөө яг үнэн сэтгэлээсээ хийдэг болохоор эргүүлээд хүмүүс маань над дээр ирэх нь илүү ингээд одоо олон болол одоо ингээд 5 жил болчихжээ. Би яг ингэж бодоод байгаа. Ер нь бол манай хаач явсан гэсэн нэг Монгол хүний юу гэж нэг юм байна да. Үнэлэмж гэж нэг юм байна тийм үү? Бид нар хаач явсан л одоо жишээлхэд оюун ухааны спортоор манай Монгол хүмүүс яаж яваа вэ? Тэрэн шиг яг бид нар энэ нэг айхтар юу биш ч гэсэн бас л өөрсдийнхөө хэмжээнд ингээд үзээд байгаа. За энэ хүн болохоор Өрангай аймгийн театрт одоо анхны уран бүтээлч одоо мэрэгжлийн театр гэж байгуулагдсан. Тэрний анхны бүжигчдийн нэг байна. За. Банзрагчийн оюун чим гэдэг Өрангай тарахтайх. Би болохоор Баярагийн Батбаяр тийм ээ. Одоо хар багасаа үндэсний телевизтэй амьдралаа холбосон. Манай аав маань үндэсний телевизийн одоо ууган зураглаачдын нэг хүн байхгүй юу? Урлагийн сэтгэлтэн Чойжлийн Баяраа гэж юм байна. Тэгээд одоо энд ч гэсэн би энэ Европт те монголчуудынхаа энд ер нь монголчууд гэх юм уу энд болж байгаа үйл явдлуудыг бас үндэснийхээ телевиз рүү Мэдээ болгож явуулж яадаг. Тэгээд зураг хөргөө авна одоо фото болоод бүхэл тэгвэл хийж байгаа юм те. За Бельгийн ханд улсын нийслэл Брюссел хотноо 6 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор дэлхийн монголчууд нэгдсэн наадмыг Европ төвд анх удаа зохион байгуулах гэж байгаа юм байна. За тус наадмыг хөлийн чандах монголчуудын зөвлөл нийгэм үйлчлэх төрийн бас байгууллага мөн ерөнхийлөгчийн тамгын газар гадаад харилцааны яам хамтран зохион байгуулах юм байна. Гадаад улс оронд оршин сууж байгаа монголчуудын төлөөлөл Монгол улсынхаа төгс соёлын талаар таниулах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал Люксембургийн их гүнт улсад оршин сууж байгаа монголчууд тус улсын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Базар Интернэшнл Люксембургт эх орноо төлөөлөн оролцсон байна. Дэлхийн сайн сайхны төлөө уламжлал болгон зохион байгуулдаг уг үйл ажиллагаанд тэд хариуцлагатай бүтээлчээр оролцож хэвшсэн байна. Оройн төргийн мягмаргагийн спортын мэдээ сурвалжлага талиулъя. Бельгийн хаант улсын Антверпен хотын марафон гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Бельгийн хаант улсад манай сурвалжлагч Баярагийн Батбаяр энэ марафон гүйлтийн тэмцээнээс мэдээ бэлтгэж бидэнд ирүүллээ. Сая Европын аялыг эхлэхэд би эхлээ Батбаяртай холбогдсон юм. Батбаяраас тусанд гуйлаа л да. Тэгээ Батбаяр маань их олон хүмүүсийг судалж ингэж гаргаж өгөөд бас холбож контакт хийж өгөөд бидний ажлыг маш их хөгжүүлсэн. Тэгээд Батбаяр маш их баярлалаа. Уулзсандаа баяртай байна. Мөн найзтайгаа. За хоёулаа ярилцлага бага насны амьдралаас ч эхлэх үү? Ер нь бол онгон хотын хөлт байхгүй юу? За. Тэгээ аав маань болохоор дарангаа гэж явна. За тэгээд одоо ээжмээ тэр хэмбэл булган дондгоо гэдэг ингээд олон нутагтай л та. За. Ер нь бол Улаанбаатарт 3 дугаар төрөлд төрсэн байна. За. Яг бага насны нугасаа нөгөө хүүхэд байхдаа манай аав чинь өөрөө зураглаач хүн учраас үндэсний олон нийтийн Монголын телевиз чинь тухайн үед ганц телевиз байсан. Монгол телевиз гэж байна шүү дээ, тийм. Монгол телевизийн анхны зураглаач тухайн үед телеоператор, кинооператор гэж явуулсан шүү дээ. Удамшсан авьяас юм байна шүү. Одоо нэгэсэндээ энэ цусны дотор зургийн юм яваад байна. Зургийн хор мэдрэмж яваад байна. Мэдрэмж яваад байгаа гэсэн. Тэгээд тэгэхээр би юмыг тэгж хараад байгаа байхгүй юу? Угаасаа л би өөрсдийнх нь энэ цуснд энэ хумсарт нь энэ юу байж идэм байна. Сургууль хаана орсон? Би юу яасан? Тэгээд телевизэд ажиллаж байгаад. За. Телевизэн би хүүхд залуучуудын редакцад тэгээд евро
хойшоо хойдны зөвлөлөө тулсан. Минсктэй театрын сургуулийг төгссөн. Өөр Орос яв төгссөн. Тэгэлгүй яах вэ? Чин тэгээд би Москвад боловсон хүчин байсан. Тэгээ Москвад би чинь Москвагийн их сургууль эмгэн өвд 1 жил бас хэл сурцсан хүн байгаа. Тэгээ манай ангид ч одоо би л энд байгаад байгаа бол бусд нь бол мундаг штэ. Найдан дэрж биш та сахалт найдан дэрж дараа минь театрын найруулагч найдан дэрж манай анги. Аюушийн инквайргээд одоо соёл урлагийн их сургуульд бас багш байсан. Ёо ихнэр нь бас энэ хошин шогт Ая гэдэг байгаа гэдэг шүү дээ. Тэдний нөхөр инквайр манай анги байгаа юм. За одоо юуны телевизийн дэд сургууль бас дахин хийж байгаа оюун чимэг гэдэг байгаа. Тэр манай анги байгаа. Нэг нь мюзикл гэдэг сургууль байгуулж ирсэн юм аа. Баасан сүрэн гэдэг тэр маань өд болцсон. Ингээд бид нар яг нэг юм тавуулаа. За. Тэгж төгссөн хүмүүс багхгүй юу? Оросд хэр бүжигнүүлжээ. Үй. Гинт санаа дөөрөөс айж штэ. Үй. Одоо тэгээд бүжигнүүлэх гэж байгаа юм. Хэн томж байгаа штэ. Соёл эрдэнэ. Томж байгаа найдан бид гурав яг нэг ал байхгүй юу? За. Практик. Нэг одоо таргууны арьс мөн үү? Тэгээд бас бус тийм ээ ингээд 8 бүгдийг хийн. Тэгээд одоо нөгөө сархад мархад тэгээд бүхэл юмыг л одоо бид гурав яа бас Оросд сурчсан оюутнуудын 2 том юм байна шүү дээ. 8 сурна. Яаж байхгүй л амьдралыг. Нөгөөх нь доосоор уур сурна. Орос доосоор уур сурна. Анграл тийм. Хүн юм ингүүд одоо ангирсан. Нэмээд ахиу байж. Яг соглоо удаад байгаа тийм. Хөөчнээ. За оюутан байхт юм байсан. За тэгээд төгслөө Оросд. Төгслөө. За тэгээд дараа нь яа. Оросд төгсөө тэгээд би чинь юунд ирсэн. Би чинь нөгөө дипломны жүжигээ Сэргийн театрт хийсэн. Сэргийн театрт. Яг ямар мэргэжлэр нэ? Сурж явахдаа. Найруулагч, театрын найруулагч. Тий. Базар том найруулагч. Жүжигчин Чамин Чулуун те нөгөө уран уншиг тэр үед байсан Жагдаггүй. Энэ хоёр хүн чинь миний дипломын жүжигийн одоо би 2 хүнтэй тийм жүжиг хийсэн. Дөрийн найруулагч нөгөө Эрдэнэ Булгангой шүү дээ. Тэдний охин Болроо гэж байдсан шүү дээ. Орчуулагч. Тэр Болгарын нөгөө Велишков гэж жүжигийн зохиолчийн 4 хэсэг гээд 2 эмээтэй тийм жүжиг орчуулад тэрийг би одоо миний дипломны багш мөнх төрж өгшөөсөн. Ардын жүжигч одоо найруулагч мөнх өгшөө шүү дээ тийм. Тэгээ явж идэг. Тэгээд мөнх өгш яагаад тэгээд Сэргийн театрт анх би төгсч ирээд орсон байхгүй юу? Найруулагчаар. За. Тэгээд Сэргийн театрт байж идэл батлан хамгаалахын юм чинь төсөв мөнгөний асуудлаас болоод манай датаас өхөн билээд ингээд тараад татан богдонгуудаа манайх ч орчин үе гэж одоо театр хувийн хөвшлийн театр болсон. Дараа нөгөө Гүр Базрын зохиол эх сарын 17 гээд 3 хөгшинтэй. За Тожоо жолооч байна. Гой жүжиг шүү. Тийм би манай найдан дэрч дээр тэрийг бол хийжсэн. За тэгэл хувийн хөвшилгээл одоо зах зээл чи юу яагаал ингээд бүжигнал тэгэл би ерөнхийдөө машин тэрэг даашаа тэр герман руу яваал тэгэл бас торт нэрийн боо тийм юм хийж байгаа л тэгэл наашаа гараад ирсэн байхгүй юу. Бид зөв хандлагыг уриалж аюулгүй байдлыг эрхэмлдэг. Халамжтай найрсаг үйлчилгээг түгээж тав тухтай байдлыг бүрдүүлдэг үндэсний гарын тээвэрлэгч Мят. Бельгийн Антверпен энэ хотод ч одоо хэдэн жил амьдарч байгаа та ярьж байна. Өөчөд өнгөрсөн 100-аас гэдэг байгаа. Өнгөрсөн 100-аас ирээд ерөөсөө энд дээ. За энэ хотын онцлог нь юу юм бэ? Энэ одоо ямар болоо та нар ингээд одоо өөр тийшээ явахыг хүсэхгүй энд их он удаан жил амьдрваа. Юу нэм юм байгаа. Антверпен хот маань одоо ингээд Бельги чинь үндсэндээ албан ёсны 3 хэлтэй тийм ээ? Тий. Франц, Герман,
Нидерланд хэлтэй. Бидний амьдарч байгаа энэ Антверп хот маань нэгсэн одоо энэ Нидерланд хэлтэй бүсийнхаа одоо үндэслэл нийслэл шахав. Тэ. За тэгвэл чи бас Брюссел байгаа. Тэнд би бол одоо тэр Лиж гэдэг бас одоо Франц хэлтэй бүсийн хот байгаа тэ. За тэр бол ерөнхийдөө Франц талдаа хамгийн том хот. За тэгээд Германы одоо герман хэлтэй бүсийн хотууд байгаа. Тэгэхээр Антверп хот маань юугаар ялгаатай юм гэхээр ер нь бүгдээрээ энд Нидерланд хэлээр ярина. За энэ чинь бас юуны том бомб тотохгүй юу? Далайн бомб те бас онгоц юм орж гарч идэг. Тэрнээс гадна одоо очир алмаасын Европын нийслэл те хамгийн их алмаз болдог гэсэн үг. Хамгийн их одоо алмазны тэгвэл ер нь баян газар юм байна шүү дээ. Тийм энэ баян газар шүү дээ. Тэрэнд нь одоо еврейчүүд маш их ажиллана. Тэдний бол одоо бизнес нь тэр байгаад байгаа юм. За тэгээд одоо бас маш олон үндэстэй амьдраад байгаа. Энд чинь тэгэхээр нэгсэн доо хууль дүрм одоо энэ гадаадд техник амьдрахад бас жоо таатай орчин байна гэсэн үг үстэй. Тийм байна тийм ээ. Тэр утгаараа энэ айгүй олон гадаадынхан амьдрна. За одоо бидний энэ байгаа чинь бол бас юун дотор Антверпен дотор нэг манайхаар бол Баян зүрх дүүрэг гэдэг шиг нэг дүүрэг байгаа тийм. За бүгдээр энэ хоолны одоо төмсний газар энд яагаад ирсэн гэхээр зэрэг учир нь юу юм байгаа юм. Бэлэгч нь төмсөөрөө бас алтартай. Шарсан төмс. Шарсан төмс. За. Энийг юм бол ер нь өөрсдийнхөө үндэсний хоол гэж ярина. Тийм ээ. Хүн болгол идэнэ. Ерөөсөө аягүй дуртай. Тийм учраас одоо энэ Бэлгийн энэ шарсан төмсийн юуны талаар бас үзүүлэх гэж энд одоо энд хүрээд ирлээ шүү дээ. Уг сая бид нар чи хоол идсэн улсууд байгаа. Одоо тэгэхээр үзэгчтэй энийг үзүүлэх хэрэгтэй. За. Нааша яаж ирсэн? 1999 он. За иржээ. Нөө 99 он гэж байгаа байхгүй. Энд дэр нь 2 жил болоо. Баг хүүд ихэд 6-тай байсан. Тэгэхэд хүүхд 8 настай сургууль ордог байлаа шүү дээ. Тий. 8 нас болоход нь ирээд буцаж ирэл одоо яа гээл явдаг байхгүй юу. Тэгээ тэр үед би нэг виз одоо нэг шагаар гаргана гэж яриад байгаа шүү дээ. Тэрийн шиг $250-аар. Тэгээ хүүхдийнхаа юуг бас нэг ахил нэмж $50 өгч паспортын дээр нэрийг бичүүлж байгаа юм. Тэр маань өөрөө ч бичих хэрэг юм байсан юм байл л дээ. Тэгээ баг бичих машин ороод бичсэн. Тэгээд нааша ирэл ерөөсөө энд чинь яах шууд Бэлэгт ирсэн юм. Ер нь шууд Бэлэгт ирсэн. Холлондор дамжсан л та. За ирлээ. Тэгэл одоо ер нь ирээд янз бүрийн юм хийлээ. Замдаа гадуур дотор хонж үзлээ, тийм ээ. Жордон морлон угааж өрөх гэж өчнөө юм хийжсэн. Эдний Бэлгийн хааны гэрүүлийг хүртэл байлгаж ил явлаа. Яач? Яасан байх вэ? Яасан? Эдгээр чи хорилуулж байлаа шүү дээ. Яасан? Яасан нөгөө монголчууд юу байсан аахгүй юу? Нүүдлийн парк маш ихээр ажилладаг байсан. Нэг доор 60 далуулаа энэ төр ажилладаг байлаа ш. Тэгвэл би аимшигын байшинд ажиллаж байсан байхгүй юу? Ингээд гаднаас ингээд нэг 3 юм холбоотой тийм захилгаан тэргэнд суудсан. Ингээд 2 8 12 хүн суудсан. Ингээд дээр яваад ингээд хазааж үж ингэж доошоо ингээд ороод ирэхэд би тэнд бас нэг манай нэг аимшигын амтан болоо байж. Би нэгэсэндээ амьд ороолон болчихсон. Тэнд чөтгөр болцсон байж байгаа байхгүй юу? Хар хувцастай харагдахгүй. Тэгээ орж ирж байгаа хүмүүс ингээд богонтой ороод ингээд өөдөөс нөгөө ингээд ань өчтөг юм хурц цагаан гэрэл байна шүү дээ. Явны гэрэл. Тэрүүгээр ингээд зогчиж байгаа байхгүй юу? Юугаа чархан байгаа л те. Тэгээд ваа тэргээл тэгвэл би тэнд нэг юм авсан дотор хэвтцэн. Тэгээ босч ирээд буцаад ингээд цаашаа гингууд би цаашаа нунаад араас нэрээд айлгадаг байхгүй юу? Тэгээд нэг 7 сарын 21-нд Бэлгийн юуны баярын өдөр, үндэсний баярын өдөр. Тэр нүүдлийн том парк чинь Брюссел гарч идэг байхгүй юу? Тэгээ хааныхан одоо тэр дээд хүмүүс орж ирнэ шүү дээ. Бас тоглоод. Тэгтэл одоо хүн их сонь шүү дээ. Энэ хүний энэ ирээн болчин биш шүү дээ, тэ. Энэ дээрээс ингээл чимэхэд гэдэг. Гацаа тасаад ирдэг байхгүй. Тэгээ тэр одоо энэ Филипп Хаманы чинь бидэг зүгээр тэгээд айлгаж ил явлаа. Тэгээд дараа нь тэгээд нөгөө манай тэр нөгөө одоо тоглоомны эзэн гэдэг чи хэнийг айлгсан мэдэж гэнэ өгчихгүй. Хэн байсан? Манай улсын хааныг чи харилцуулсан гэж байгаа. Хойд нэг юм дээрээс хэлээ.
За. За 1999 он ерөнхийдөө Европ руу гарчээ. Хүн болгон тэр үед за гадаад орны тухай төсөөл өөр байгаа шүү дээ тийм. Хүн болгонд янз бүр төсөөл байгаа. Тэгээд одоо нэг л их тийм гоё Деважин шиг л оронд очно гэж янз бүрийн хүн бол ингээд гоё юм руу тэмүүлж яваад байгаа шүү дээ. Анхны төсөөл бодит байдал хоёр хэр ялгаатай байна. Үнэхээр амар ялгаатай байсан. Би чи оюутан байснаас л эхлэв та. Оюутан байгаад би 86 онд Москва руу явж байгаа шүү дээ тийм. Тэгэхэд алтан Москва коммунизмын одоо дээд тэнгэр ерөөсөө тийм. Хүн болгоны мөрөд алтан. Тэгээд хэл гарангуут их л гоё болчихлоо юм бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө коммунизм эхэлдэг ба. Яа. Айтинг ачуустай бабусган одтой. Сэмчээр самаравара пришки авараа. Коммунизм эхэлдэг ба. Таваа. Социализмд яваад байд. Юунд нөгөө Ярославский вокзал дээр буулаа. Тэгсэн чинь тэрэг төрсөн байрсан нөгөө манайхны хайр наргүй хөлдөө ПМ-ийн чинь орсууд чинь жигхэн бай. Би тийм хаана өрөөдөг энэ одоо алтан Москва юм байна гэж жишээлхий тээ. Тэгээд энд бас би за тэгээд ирлээ. Тэгээд дараа нь одоо энэ 10 Европ тий. Тэгэхээр одоо би одоо бас л нөгөө л кинон дэр гардаг нөгөө гоё өндөр байрлал. Тэгээд хүн намайг ингээд одоо ягаалтай их л гоёлон бодвол тэгээ явж байгаа л Берлинд ирлээ. За. Биш шүү. Энэ одоо хаана юм бэ гэсэн Берлинд гэж. За. Тэгээд одоо энэ Европч энэ шүү дээ тий. Бид нах байсан байшин. Ерөөсөө л тийм. За энэ юм бид юм бэ. Одоо цаашлахаар одоо за Берлин социалист байсан болохоор хөгжил муутай байд юм гэж бодохгүй юу. Тэгээ бэлгт ирлээ. Нөө миний хүсэн хүлээж яасан юу ч байх. Тэгээ намайг бол юу тийм хүнддэх байх тийм биз дээ. Орол ингэж байгаа юм чи. Амар сайндаа тэгээд тэр чин юун дээр гадаа мата хүртэл одоо хонж явах байлээ тий тэр чин. Тий бүхэн гадагшаа гарсан бүхэн. Гадагшаа гарсан бүхэн тэгээд сайн сайхан нойлоос эхэлдэг бүх юм гэж байхгүй шүү дээ уусаа тий. Одоо энд байгаа залуучууд ч гэсэн Монголд очоод бодоод байгаа. Ваа гадаад гарах юм бол гараадхуул болно. Гаалга болчин мөнгийг үйлдвэрлэн тий. Одоо бүх юм гоё болно гэж өгөө шүү дээ. Зөвхөн юм тоолно үстэй тий. Тэгэл ад үзэгдэн хүнд ажил хийгээд одоо энэ бэлэг хүн би Монгол хүн байлаа гэхэд энэ хүн 100 евро авчих би 30 евро аавна. Би энэ чамаас идүү амар хийж байгаа шүү дээ Монгол хүн ч тийм үү. Тэгээд гих жишээ нь ингээл юм санаагаар болдог бол нутагтаа өөрийн гэсэн тий ташин дээр өөр атман байгаад тэр нь л илүү гоё юмтаа л гэж одоо л би боддөө шүү дээ. Энд одоо ер нь хэд орчим монголчууд ажиллаж амьдарч байна? За 1000 гол байгаа. 1000 орчим уу? Антверпенд тий. За 1000-аас 1500 ч юм уу тийм ээ. За монголчууд ер нь ямар хөө ажлууд голдоо хийж? За энд нэг юм байгаад байгаа. Эрэгтэй хүнд ажил болтохгүй. Одоо тий юу яаш тээ. Монголоос ингээд одоо гэр бүл ирлээ гэж бодъё л да ажиллах гад. Эрэгтэй ажил болтохгүй. Эмэгтэй хүн бол одоо ажил олно. Айл цэвэрлэн. Ямар ажлууд айл цэвэрлэх юм бэ? Ер нь айл цэвэрлэх. Өндөр настай асрах юм байна. Хүүхдүүд гарна. Ухаандаа тэгэхээр голдуу нөгөө гэр бүлд үйлчлэх ажлууд нь их юм байна тий. Цэвэрлэх ч юм уу. Яг юуны газруудад нөгөө DJ гэж нөгөө аргашаа зуугадаг. DJ гэдэг нь шүү дээ. Тэрийг нөгөө ардлт нь одоо тэгэл хар бороор тэгж бэлгүүд өөрсө бичиг өнтөө хүмүүс хэр ургийн хийхгүй шүү дээ. Хар ажилгээд хийхгүй. Тэгэнгүүт чи одоо яг мань мэт энэ тэр одоо бичиг өнтөө улсууд энэ төр чинь бол олж байгаа юм тэр хийх үү хийхээс л арга байхгүй. Манай хүн чинь бас энд хийж байгаа Монгол дээлний сургалт хийдэг. Одоо бас нэг тоолсон 40-50 сурагчтай. Тий. За миний хувьд бол нөгөө Монгол дээл сургалтыг бол 7 жилийн өмнөөс эхлээл Монгол дээл сургалтыг явуулж исэн үйл ажиллагаа явуулж исэн. Ягаад гэвэл бид нар чинь үндэснийхээ хувцаар гоё ангарах гэдэг. Тэгээ сүүлийн үеийн охид залуучууд маань хувцаа өөртөө хийгээс сурчил уг нь зөвөр байхгүй. Нэр бэлнэр ингэж хийлгэжсэн дэр бол тийм ээ. Яаж аддаг нь яаж хэмжээ авах, энэс зөв хэмжээ авах уу?
хийх гэдэг чинь гол нь байгаа. Хэмжээгээ аваад өөртөө ингээд өөрсөндөө тохирсон торго одоо юугаараа материалаар ингээд өөртөө ингээд дээл хийгээд сурчвал өгөн зүгээр гэж одоо тэгээд дээлний сургалт явуулж исэн. Тэгээд манай дээлний сургалтанд бүр гадаадд сурж гадаад эмэгтэй сурсан шүү дээ тий. Халимаг эмэгтэй сурж исэн. За бурайд эмэгтэй сурж исэн. Одоо Холландд байсан. Холланд эмэгтэй бүр надад сурж исэн. Тэгээд тэр нэг удаа буруу дээд буруу өсөж буруу яг нөгөө онлайнаар надаас ингээд мэдээлэл авдаг байхгүй. За энийг яаж авах вэ? Энийг хийж хүүгээ. За энийг тэдээс хэдэн сантиметрийн яваа ингэж авдээ шүү гэсэн чи багшаа би ойцсон гэдгсэн нэг харсан чи харин дээлээ оёо гэсэн чи буруу талтай ингээд тийм дээл хийжсэн. Тэгээд тэр эмэгтэй бол одоо үнэхээр сайн дээл хийж сурсан. Бас одоо гараар нэгтэг нэг зүүнний нэхээсний би сургалт бас явуулдгийн. Дээр нь бас цагаан эдээгээ те цагаан эдээгээ бас яаж одоо хийж сурах уу дэлгүүрт байж байгаа таргийг аваад одоо бүрцэн одоо йогурт гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ тослоггүй тийм юу чихэргүй йогуртыг одоо ингээ аваад яаж ааруул хийх үү төрхөн хугацаанд тийм үү бид нар чинь ингээл шинэ цагаан сар боллоо гэхэд бид нар 5G эдэнгээ бэлтгэс гэсүүлэл айгүйх асуудал болдог шүү тий тэгэхээр ерөөсөө ингээ ааруулыг ерөөсөө дэлгүүрээс таргийг аваад яаж одоо үйлдвэрлэл явуулаад ингээд тараг болгохгүй ааруул болж тавган дээрээ тавих уу гэдгийг хүртэл заагаал ээзгээ хийхийг зааж байгаа. Цагаан сараар бол бүхэл юм билээ. За тийм байдгийн өөр зүгээр бид хоёрын нийгмийн юу талаас хийдэг юм юу гэхээр энэ ч бас юу нөгөө насан туршидчдын дунд бас бүжгийн дугуйлан хичээл. Тэ. Оройгоо 5 өдрийн орой 6 цагаас эхлээл тийм ээ. Өөрөө тэгсэн мөртлөө бүжгийн дугуйланд энд бас явна. Оюун чимэг байна болохоор Бэлгдэх нь монголчуудын гэр бүл холбоо гэд 3 эмэгтэй нийлээд ятсан. Тэгэл одоо хуучин бол одоо эдгээр чинь бид нар нөгөө юу хорон хөнгөлтэй театртай байлаа. Коронавигоос өмнө тий. Тэгээд нөгөө өнкрөөш алтан загсны үлгэр интергээл тэрийг яг өөрсдөө гордуур харан шиг яаж байгаа л би чи хөгжмөн дээр суугаал манай баясаа гэдэг бас телевизэд байсан инженер байсан. Манай 3 нөгөө бүсгүйгийнх нь арга гэрийн нөхрөөд нь бидэрт яг жинхэнэ тоол нь одоо арын авах. Энэ 3 жүжиглээд 3 тоороо гэхэд энэ 3 жүжиглээд бид нар ардталт нь хөгжим шүү юм маань тэгээд тий. Жишээлхэд ийм юу за миний хувьд болохоор зэрэг би чи энд нэг соён бгээд юуны холбоо тий. Тэр нь болохоор энэ мэдээлэл хариуцсан байдгийг. Соён нэртэй мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тийм холбоо. За. Тэгээ одоо би чинь Соён ТV студио гэдэг. Би ч сая одоо энэ юуны үеэр коронавигийн үеэр 7 хоногт нэгээс 2 удаа Бэлгийн мэдээлэл гэж хийжсэн. За тэтгэн өнгөрсөн байна, ингэсэн байна, ийм хууль дүрм гарсан байна. Та хэрэг тийшээ явах гэж байгаа бол ийм бичиг баримт бүрдүүлэх юм байна. Маск ангиараа тэнд үнэгүй маск өгч ийн гэх жишээ нэ. Дотоодод энд байгаа монголчуудаа зориулсан мэдээллүүд байна тий. Тий энд байгаа. Гэхдээ яг энэ чинь тэгэл Европ орнд дээрээ арчиж байгаа байхгүй тий. Тэгээд энэ чинь нөгөө хөрш зэрэгэлдээ улсууд Франц, Нидерланд, Герман гэхэр зэрэг энд байгаа монголчууд бүгд л хамрагчиж байгаа. Ийм нэвтрүүлэг ингээд бас хийжээс. Одоо бас Бэлгийн мэдээлэл тэргээрээ болохоор одоо хүмүүс хэрэгтэй хууль зүйн мэдээлэл өгч байгаа. Та хэрэг байр хөдөлж авах гэж байгаа бол тий. Хаанаас зээл авах юмтхан байна. Одоо ямар шугамар хөөцөлтөл гих жишээ нь ийм мэдээллүүдийг миний энэ соён Бэлгийн монголчууд биш Бэлгийн мэдээлэл гэдэг юм төрлөөр манай Соён ТV студио гэдэг ганцтай ганцаардахгүй үзнэл гэдэг. Яа мундаг байна. Ер нь хүмүүс яг гадагшаа гараад бүх амьдралаа нойлоос эхэлдэг. Анхудаа би өөрөө хэмбэ гэж өөрөөсөө асуудаг. Би юу хийж чадах юм? Би энд яаж амьдрах юм гэж анхудаа боддог. Яг анх ямар ажиллаж эхлэв? Одоо хойд гарахтаа би нэг ганц хоёр англи үгтэй. За. Тэр үед нэг I'm Bob and Macy тэр нэг тийм хөөхөлтэй кино гардаг байхгүй англиний хичээл. Тэгээд тэрнээс I'm Bob and Macy I'm hungry та. Тэгээд ирэл одоо ажил асуух гэдэг шүү дээ. Тэгээд энд нэг юм нэг амьдрахын тулд тэр чинь нэг цагаачдын дагаард орцоо. За. Тэгээд тэргээр ингээд орсон чинь хачаа чинь өхтүүд юм халуун сэрээ ингээд барьцсан, аяг маяг барьцсан. Шорон юм юу юм бэ? Гайхаад зүйл байдаг байхад л шууд жоохгүй юу. Яа нөгөө дүүлчиг аюу маа нүдэл тэр хоолоо дуудаад байгаа юм уу. Тэгээд бүр би бодчихлаа. Хаан чэдэнэ би гээд. За тэгээд тэнтэй байж байгаа би ч надад ажил хийгээл
мөнгөтэй бол хурдан буцахын төвс байгаа шүү. Тэгээд одоо энэ Антверпенд манай тэр байсан жоохон хол байсан. Автобусаар энэ тэр хаяа энэ хулгай гарсан суухгүй л тэгэл алхасаар байгаа орж ирнэ. Тэгээд орж ирэнгүүтээ тэр нэг Японы ресторан байсан юм аа. Тийш ороод ажил байна уу гэдэг байгаа болтой юм аа. Тэр үед чинь надад нэг янз бүрийн телевизчиг одоо нэг утас байхгүй чинь тийм ээ. Тэгэл work гэдэг. Юу ч ойлгохгүй юм ч тийм. Одоо бодоход хойд та юу хийгээд байгаа юм бэ гэсэн байх л та. Би work гэл ингээл юм гээл арчиж ураал зүлгээл ингэж үзүүлээл. Тэгэл өөр газар ингээд очино. Зарим нь хор зэрэг байхгүй. Тэгээ өөдөөс нь юм яриад тахаар би ойлгохгүй юм чи яах юм. Тэгээ хамгийн анх би юу авчихсан? Жорлон цэвэрлсэн шүү дээ. Юу Монгол жорлон цэвэрлэхээ тухайд үзтээ те. Ер нь нэлээд том одоо найруулах шүү дээ. Ядаж доо те. Тэгсэн чинь сүүлдээ нэ жорлонгоо цэвэрлэхдээ булаацалтай болж байгаа. Ядж ийн үхэр зэрэг нөө жорлон ингээд тоотой хэдэн жорлон ингээд цэвэрлчин. Тэр урт коридорын шал малыг угаахгүй. Нөгөө жорлон гэсэн нэртэй л болохоос ажил нь амархан байхгүй. Тэгээд авч байгаа цалин адилхан тий. Тэгээд би чинээсээ би па юу яагаад ингэж тэгж л байсан. Анхны ажил бол үндсэндээ ор би жорлон цэвэрлж тэгж л эхэлсэн. Тэр нөгөө бас тэр аимшигын байшинд ажилд ороход бол бас нэг монголчууд ерөнхийдөө тэр нэг Брюсселд байдгийг ингээл ажил хийж байгаа хүмүүс байж идэм байна л та. Тэгвэл 2 3 одоо нэг ажиллах хүч хэрэгтэй байгаа хүмүүс ирээл малын зах шиг харж байгаа л авч явдаг тийм байгаад өдрийн ажил одоо 2 Монгол тэнд эхлээд тэр 2 маань болоод тэгээ бид ч бас ажил ажиллаа хөдөлж аавна тэгэж орж ирсэн. Тэгээд тэгэхэд чи би тэр нөгөө түрүү хэллээ шүү дээ. Тэр нэг шоронгийн авсан дотор ингэ хэвтчихлээ шүү дээ тэгэж эхлээл пэ юмстай мэгмэцэд ирчин жандараач гэж мэгзэн мен тэр уушаал шижиглээ. Тэгсэн үедээ нөгөөдөгтөө унтаад нөгөө найстаа хоёул булаацал та одоо би жоохон унтъя л гэж байгаа биш нөгөөдгийнтэй нэг жишээний тийм ажлууд бас хийж явсан. Өөр олон ажил хийсэн. Барилгын ажил, цэвэрлэг, худалдагч, огооч, барны үйлчлэгч гэл ер нь хэрэгээгүй ажил байхгүй. Одоо эргээ санахад эндээс ер нь хамгийн тэр үед их л хүнд байсан да. Би тэгээд аваад гарсан да гэх. Одоо их хүнд байсан үе юу вэ? Одоо нэгсэндээ та нар болов гадаадд монголчууд цагаачсан ихний үеийнх нь тий. Тэрнээс хойш үе дээр ингээд байгуу болоод байна шүү дээ. Одоо бол байр олдог болж байна, ажил олдог болж байна тий. Тэр үед бол яг ихний үеийн тэр цагаачд хамгийн хүндий дууссан. Хүн нэг өөрийгөө бүрэн мэдэрч чадахгүй, бичиг баримт байхгүй тий. Тэр чинь нэг тэр лагер мангт байж, цаашлын тэр газар байж гэдэг чинь бас бичиг баримттай хүнд үзүүлэх юмтай байгаа шүү дээ. Тэгээ тэр мөрөнд дуусаад ингэчингүүд шууд годомжинд гарч чадахгүй юу. За тэгэл одоо ингээл тэндээ цагдаа ирэхэд тийм ээ ингээл гэмгүүл тэр цагдаа болоо мэдэхгүй үстэй тий. Тэгэхэд ингээл бэмбиг баг жижигхэн холгоо ингээл зогтох нь холгоо тий. Тэр нэг өөрийгөө нэг авда тэр хүнд ажил тэр бол яах вэ тий. Энэ стресс л хамгийн айдсан тий. За би баригдаад явчихвал агуу хөхтөнд чинь одоо нөгөөдүүлийг яах уу гээл тий. Тэгэхээр тэр дотоод тэр өөрийн нэг бичиг баримтгүй хинч биш тий. Тэгээд хүн нэг дорд яасан дорд үзэгдсэн тий. Энэ л аюу хэцүү юм байсан байна. Одоо ингээд буцаад бус нь бол яг тий. Тэр нэг хавдах юу ажилгүй байх одоо энэ бол байх шүү дээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Ерөнхийдөө миний анзаарч байгаагаар Бельгийн Антверпен дээр одоо шагаан харваны тийм олон арга хэмжээ зохион байгуулагч харагдаг. Монголчуудын дунд ер нь яахан идэвхтэй олон нийтийн үйл ажиллагаа бол ер нь нэлээд идэвхтэй явагдаад байдаг юм гэж харсан. Монголчуудын дунд ер нь ямар арга хэмжээ зохион байгуулагдав? Ер нь зүгээр бусад орнуудаас бас арай илүү зохиогд юм билүү гэж би өөрөө энэ дээр болохоор бас тэгж боддог ч байж болох юм тий. Одоо
шагаа гэдэг ч юм бол анх бэлэгт үүссэн. Би энэ түрүү хоёулаа тэрүүн дээр ичхэд бас ярьсан та тий. Тэгээ шагаа бол анх монголчуудын дундын шагаа наадамч бэлэгт үүссэн. Гадаад байгаа монголчуудын хувьд бол бэлэг ангадаг чинь 2009 онд одоо ингээд дараа жил бол юугаа хийх нь шүү дээ. 15 жилээ. 15 жилээ хийх нь. Энэ жил сая бол 14 дахь удаагийн 15 дахь удаагийн тэмцээн буюу 14 жил нь. Чинийг ингээд толж. За тэгээд тэрэнд одоо шагаа бол энэ Европт бол бүр дэндүү гоё дэлгэрж шít. Одоо сүүлийн нөгөө авчаахаа ороод ирлээ. За тэгээд тэрнээс гадна наадам бол ингээд сайхан болж байна. Дан спортын юу одоо тэмцээн үйл ажиллагаа явуулж идэг. Сүүл тэгээд нэг төрийн бас байгууллага байж явах жишээтэй. Тэгэл оюутны холбоо, эмэгтэйчүүдийн шагаа хавчаахаа ерөнхийдөө 10 гаруй тийм төрийн бас байгууллагууд байна тийм. Төрийн бас байгууллагууд байна. Энэ холбоотууд нь бүгдөө нэгдээд хоёр тийм том үйл ажиллагаа явуулдаг. Зүгээр нөгөө наадам зуныхаа наадмыг одоо бүх холбоотууд нэгдээд энэ 10 хэдэн холбоотууд маань нэгдээд одоо үндэсний баяр наадмаа зохион байгуултыг. За хоёр дахь наадам том баяр нь болохоор шинэ жилийнхэн баярыг бүгдөө ингээд бас хамтраад бас ингээд хийчихдэг. За цагаан сар өдөрлөгийг болохоор бид нар чинь хуучин болвол монголчуудын нэгдсэн холбоо бас хийдэг байсан. Бас тусдаа ингээд бүгдөө холбоодоор нийлж хийдэг байсан чинь одоо элчин сайдын яам маань хамтраад элчин сайдынхаа яамн дээрээ бас аль биесний цагаан сарынхаа өдөр товлоод тэндээ бас нийтийн зурвал өндөр настангуудаа элчин сайдын яам дээр авчирч ураад тэн дээр нь хүмүүс нэг ирээд өндөр настангуудаа золгочхоор хаана их амар байна шүү дээ. Хайгаад айлж ирсэд яваад байна тий. За тэгээд ажил бүрийг янз бүрийн байдлаар хийж явсаар байгаа. Тэгээд ямар ажил дээр тогтов? Бүс таксины жолооч л бас. За. Nga парк дээр би ч юм судал нөгөө юм тоглоом зардаг хүн байлаа. Боон дээр ажиллаж байлаа, жорлон дээр ажиллаж байлаа. Төмсний газар ажиллаж байлаа. Энэ хийгээгүй юм байхгүй тийм үү? Тэгээд тэрний дараа 4-5 жил таксины жолооч хийлээ. За. Өглөө би чинь 4 цагт тусаад миний ажил 5 цагт эхлээд орой 5 цаг хүртэл 12 цаг байхгүй юу? 12 цаг дууслаа. Гэртээ ирсээр байтал 6 цаг. Тэгэхээр би өглөө 4 цагаас тийм ээ оройны 6 цаг хүртэл. Тэгээд орж жоохон байжгаад унтлаа. Тэгж ингэж унтгасаар л 12 болно шүү. За тэгээд дахиад 4 цаг гээл. Одоо бол би юунд энэ хөгшчүүлийн ясрах газар ажиллаж байгаа. За. Тэгээ энэ одоо би өөрийгөө тэгж бодоод байгаа байхгүй. Их орноос эцэг гэхээс хол байсан. Ээж аваагаа одоо асарч өргөж ирнэ явсангүй шүү дээ. Тийм үстэй. Ихэнх нь оюутан байхад 6-7 жил энд ирээд одоо хэдэн жил өг амьдралынхаа одоо энэ идэвхтэй энэ сайхан юу би энэ харь улс өнгөрөөж шүү дээ. Тийм эцэгээс бол тэргүүд бурхан тэгсэн юм байгаа. За хөгшчүүлэг жоох асарнаа хөө гэдэг. Одоо нэг лифттэй нөгөө тэргэн зэрэг зориултын машин байдаг шүү дээ. Зөөдөг. Зориултын машинаар хөгшчүүлгийг зөөн зарим хөөрхийн устэй сэтгцэн юутай хүн байна. Өрөвдмөр штэ. Тэгээд одоо энд нэг сайхан нь ийм хөгшчүүлгийг ингэж асрах газар маш их байх. Хүн болго нэг өөрийн гэсэн нэг өрөөтэй тэр нэг юу нэгтэл нэг л гоник тий өрөвдөн байгаа штэ бид нар ч. Тэгтээ асрахгүй байна. Асрахгүй. Нөгөө залуугаас мөнгө төгрөгөө төлж байгаа. Тэгээд тэрнийхээ мөнгийг бүрдүүлсэн. Тэгээд тэнтэй байж идэг. Өөрөө хүмүүс нь сарда нэг юм уу 7 хоногт нэг юм уу ирж уулздаг л байгаа даа. Ёс болгож. Ёс болгоод юм шиг. Тэгэхээр манайд чи яг үлдээ те Монгол холилдоо л ерөөсөө тэр имээ бол тэнд дотор бараг жанжин мэстэй те. Би нэг яг наадлаас чинь би нэг хоёр зүйл асууя. Да манай монголчууд бол хизээч эцэг аав ээжийг асрах газар өгөхгүй тийм сэтгэлгээ одоогор байхгүй байгаа. За ингээд л Монголд ингээд тэтгэврт гараад өөр хүүхдийг хараад ингээд нэг амьдралын тодорхой хязгаар дотор ороод ирж байна тийм үү? Тэр чи өөрөө санхүүгийн боломжгүй учраас хүүхдүүдийнхээ аяыг харж байна. Тэдний өгсөн мөнгөөр явж байна. Нэгэсэндээ хүүхдүүд нэг тийм бие нэгийг халамжилж байгаа юм шиг харагдж байгаа ч гэсэн нөгөө талдаа бол хязгаарлалж байна гэж харж байна. Би бол за
Америк болоод бусдын өндөр хооронд асрамжийн газар шүү дээ. Ядаж үе тэнгийнхэнтэйгээ хамт байгаад тодорхой эмчийн хяналтанд байгаа. Нөгөө өөр хүүхдүүд нь тэр болгоо эм тариа эрүүл мэндийн анхаарах бах тэнд анхаарал явж байна. Тэгэхээр сайн муу талууд нь бүгд байгаад байгаа хгүй. За яг энэ дунд ажиллаж байгаагаа өөрийн чинь дүгнэлт юу вэ? Бодол юу? Би бол ингэж л хараад байгаа. Надад бол хөрөнгөлтэй харагдаад байна. Хичнээн яг тэнд Монголд одоо би өөрийнхөө Монголын шигээр авъя л да тий. Тэр мөнгө төгрөгийн баг байж болно. Одоо юу шүү. Гэхдээ тэнд нэг амьд харьцаа байгаад байна. Хүний амьд харьцаа тий. Тэнд гомдож जैन тэр хүүхдтэйгээ ингээд айгүй чимхэж जैन тийм ээ. Чи одоо хүүхдтэй хоолыг хийж тавьж байна. Тэ нэгэнд нууж мөнгө өгч байна. Нэгнээс нууж мөнгө авч байна. Гоё үстэй. Тэгэхээр тэнд яах юм бэ? Яг чарга. Одоо тэр ингээд өдөр бол хоёулаа ярьсаар гол ярих юм дууссан. Одоо чамаа ангаангууд чи нөгөөдгөө ярих чинь. Завхны нөгөө тэр сумыг ярих гэж байна те гэж мэддэг болцсон те. Тэр ингээд оронгууд хөөр юмтад ингээд нүдэн нэг цаанаа нэг те бүр сүмигээд гоё сүмж ингээд сууж байгаа шүү дээ. Тэгээд жишээлбэл зурагт үзэх цаг байдгийн шиг байгаа. За. Тэгээд хөшөөл зургасны хүмүүс бас тэрийг үзэж байгаа ч юм алуу. Тэрөөсөө өөр хингээл юм бодоо зарим нэг нь аль тарж байгаа л байх юм. Тэгэхээр энэ юу байгаа юм? Амьд харьцаа байхгүй. Амьд харьцаа байхгүй бол нэгсэндээ одоо шорог юу арай хорцтгал байх. Ер нь тэгтэл тэр хүмүүсийн сэтгэл зүй болоод энэ би юм энд ингээд хамчаад байна шүү. Тэ? Тэгэхээр би бол монголчууд Монгол хичээл тэнд байсан бол яг байсан бол 5 гарын мошиг нэгнийхээ мөгийг шолгаав тэ. Хоёр байх бах. Энэ тийм байхгүй юм. Ер нь харьцаанууд нэг тиймтэй. Энэ Европ нэгээд ямар сайн нүүр дээр инээч тийш хараа зүгээр явчихдаг үстэй. Тэгэхээр зөв тэр Монголын тэр юу бол ой амьд хүнлэг хүн харьцаа зүрхэндээ хурж штэ. Яг хөө зүгээр санкуугийн хувьд нэг тийм боломжгүй байж болно. Гэхдээ аав ээжүүд дандаа хүүхдээсээ өөрийнхөө зовлонг нуудаг. Хүүхдээ зовоох юмсан гэж боддог. Залуу наснда өөрийнхөө хүүхдийг одоо би жишээлбэл ингээл хүүхдээ өсгөхөд тийм их хичээл зүтгэл гаргаж байгаагүй хэрнээ одоо ингээд ач зээ нартаа нөгөө нэг алдсан юм нөхөж өгөөд байна шүү дээ. Тэ. Магадгүй тэнд өгч чадаагүй хайрыг ач зээ нартаа зориулж чинь гэдэг юм уу. Нэр амьд харилцаа нь хамаагүй илүү юм байна шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр чинь л гоё үстэй. Тэгэхгүй жаргаж байгаа шиг гоё өрөөнд байгаад яах юм бэ? Тийм үстэй. Тэ. Би тэгж хараад. Одоогийн ажил тийм байдаг очээ. Гоё л ажил буянтай юм байна. Одоо өөр ёстой би бас буянтай л ажил хийж байгаа. Буянтай ажил бай. Тэ. За Европод ирээд ер нь монголчууд руугаа хандсан юм тэднэрт тусалдаг. Бас ингээд тодорхой хэмжээгээр ингээд хооронд нь мэдээллийн солилцооны том гүүр болж яваа гэдэг талаас нь өөр харж байна. За ийм ажлууд руу яагаад орсон юм? Тэгээ яг ер нь бол нэг би ч өөрөө ер нь зураг аваад явна шүү дээ тий. Зураг аваад л явна. Тэгжээд л бүр сүүлд 2013 болоо 15 онд нөгөө мөнх хоригл гэж сайдж гадаад харилцааны сайд байсан шүү дээ. Тэр үед ирээд тэгээд тэгэхэд чинь телевизийн захирал нинж байсан. Тэгээд ер нь эдгээр ягаад энэ гадаадд байгаа өөрсдөө хүмүүстээр түшиглээд үндсний телевизийн те ийм одоо юу яа гэж гадаад мэдээнүүд аав. Гадаадаас тийм мэдээнүүд авъя гэж тохирсон шүү дээ те. Тэнгүүд тэгэхэд чинь юунд байсан шүү дээ. Вашингтонд байсан. Тэндээс би тэгэл одоо Европт одоо нийтдээ 5-6 хүн байгаа хаа. За ерөнхий мэдээллийн гол англи дээр байгаа хүний хувьд Европод байгаа монголчуудын одоо нийтлэг сайн зүйлүүд нь юу вэ? Нийтлэг сул талууд нь юу? Одоо харьцангуй яваад харж анзаарч байгаа баг. Ер нь энэ тийм ээ. Хүн аль болохоор ер нь нутгаас хол байх тусмаа л илүү өнцөрхийг их оронч тийм ээ одоо нэг аргалын утаа ингээд үнэлцсэн ч гэсэн ингээд сэлт хийж яадаг сэлж яадаг тийм ээ одоо наадам цагаан сарал гэж наадам ч одоо Монгол хүн хийж байгаа вакцин дархлааны тарай гэдэг байгаа үстэй тийм ээ за тэрэн шиг энэ нэг сайхан манайхан одоо мэдээж хүн болгоод ирдэг Монгол руу
Мэдээж маш их хөрөнгө оруулалт хийж байна. Тэгээд Монголын гоёнд сурталчилж байна. Боломж маш их байна. Эндээс маш их юм сурч байна. Маш их юм сурч байна. Одоо ингээд энд байгаа монголчууд би одоо амьдралын их сургууль сураад байгаа байхгүй юу? Энд очиод хийж яасан юм а. Одоо чи Солонгост ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн очиж хийж байгаа ажиллаа Монгол хийгээд байгаа шүү дээ, тийм. Бизнес болгоод. Тэрийн шиг тийм. Одоо энэний нэг жоохон ингээд юу хагаад өгвөл одоо дэмжээд өгвөл гоё болох гэдэг. За тэгэхээр энэ тал нь их сайхан. Тэгээ нэгийг гэсэн сэтгэл нь бас илүү тийм нэг юм одоо илгэмсүү. Тэр нь их гоё байгаа. Сар тал нь ихээр хэл мөн үү. За жишээлхэд одоо яа тий одоо тийм байл байна л та. Хүүхдүүд нь одоо жишээл энэ тэгэхээр Нидерландаар яриад байдаг. Аав ээж нь монголоор ярьж байдаг. Тэгвэл зарим нь алдчихж байгаа нөгөө өөрсдөө хэл усаа сайжруулахын тулд байдаг юм уу? Яах байдгийг хүүхдээ хэлэнд нь сайн байх гэдэг юм уу? Нидерландаар ярьсаар байгаа нөгөө хүүхэд ойлгодог, ярьж чадхаа болцсон. Тийм юу байна? Өөрөөр ч байна. За тэгэнгүүт гэн дээр нэмээд нөгөө юу байна шүү дээ. Би одоо энэ монгол хэлний талаар их боддог байхгүй. Радиогийн нөхдүүд байна шүү дээ. Телевизийн хүмүүс байна шүү дээ. Одоо тэр жишээл одоо юу хөтлөж байгаа нэг хүн вау л та. Одоо юу гэж байгаа юм бэ? Тийм үстэй. Тэр одоо нөгөө яг түн шиг үү тэрэн дээр хөвчлэн тэгэл байгаа байдгийг яг одоо юу гэдэг beautiful юу ч гэдэг ингээл хэлээ холж яриад байна. Баян ингэж холж яриад эний чинь бүгд сонсоод хүүхэд сонсож өсөж байгаа шүү дээ. Тэгэл монгол хэлний тэр гоё юунууд чинь гоё тэр амт шимтэн тэр аялал тэр бүх юм байхгүй болж байгаа бох тийм ээ. Тэгэхээр би одоо жишээлбэл voice mail-ийг дурт захиач гэдэг юм уу тийм. Тэгж одоо ярих дуртай байхгүй юу тийм. Тэгэхээр зэрэг одоо Монгол дугаар радио, телевиз энэ юуны нөхдүүд бол аль болохоор монголоор ярьж байна. Монголоор ярих хэрэгтэй байна. Хольж ярихгүй баймаар байна тийм. Тэгин юм өсөж байгаа өөр хүмүүстэй хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо бас Facebook-ийн хэл юм уу юу нэг бас ажим байгаа шүү дээ. Тэгж байгаа. Ингэж байгаа. Бичиж байгаа нь бас тэг яг хүний нөгөө юугаар яачихсан те. Энийг бас л нөгөө хүмүүс уншиж байгаа нөгөө бичгийн хэл маань бас л бичгийн соёл хэл маань алуулчих гээд байгаа байхгүй те. За энийг юутай хэлж ярьсан гэхээр яг ер нь энд байгаа монголчуудын нэг сул тал нь хүүхдээ юу болгож чадахгүй байна. Цэвэр гоё монгол сэтгүүтэй болгож чадахгүй. Энд байгаа араб, орос, хятад одоо шинэ миний танд Марокко байна. Энэ босгыг алхлаа. Чи араб хэлээр л ярина. Үндсэн хэлээр. Үндсэн хэлээр их хэлээр ярина гэж байгаа байхгүй юу? Их хэлээр. Тэгээ миний нэг танд орос эмэгтэй хүүхэд нь 3-4 настай. Орос шулганаад. Тэгэд энэ саяхан ирсэн юм уу? Энд төрсөн гэж. Би ямар сайн ярьдгийг. Би шилдэг юм нэхэд ойлонтэй энийг нэхэн тэгэхээр заавал орсоор хэл. Нөгөө тэгэхээр ойлон цаг бүрийн яа сүултээ энийг авахын тулд орсоор хэлж जैन те. Тэгэхээр тийм сүрхий байгаад ш. Тэгэхээр манай бидэнд бол нэг юм дутагдж байгаа нь энэ хүүхдээ Монгол байлгах, Монгол орчинд нь оруулах. Энэ тал дээр л ер нь яг энэ гадныхан шиг энэ соромж авч те. Яг наадах чинь ингээд хоёр тал яваад байх шиг байна. Өөрөө жишээлбэл тэр хэлийг аав ээж сайн сурахгүй байж хүүхэд нь бүр ингээд улам төгс сураад байна шүү дээ. Тэгэнгүүт аав ээж нь өөрөө хүүхдээ ойлгохоо гэж хэлдэг. Тэгэхээр энэ нэг асуудал нь энд яваад байгаа. Нөгөө асуудал нь ерөөсөө ингээд олон хүнээс сонсохоор хүүхдээ монгол хэлний сайн болгож байгаа занштай илүү мэдрүүлж байгаа хүмүүс нь яг сая аргаар байгаа байхгүй юу? За гэртээ бол юугаар ярих? Өөр хэлээр ярихгүй. Яг их хэлээр ярина. Яг саях ч байхгүй. Тэгэхээр бид нарт ер нь учир дутагдaltaй. Бид нар өөрсдөө бас хичээхгүй байна. Тэ. Тэгээд түрүүн таны хэлдгээр ингээд өөрсдөө монголоор сайн ярихгүй байна. Монголоор сайхан бичихгүй байна. Тэ. Энэ ямар нэгэн байдлаар энд ингээд тусаад байна гэдэг. Бас нэг айлын жишээ байгаа. Гэртээ яг хүүхдүүд нь монгол хэлээр ярьдаг байна. Гэртээ ингээд монголын хамгийн хүнд хэцүү муу юм ярьдаг юм байл та. Өстой монгол утгаатай тэгж гинэ. Тийм хүүхэд өгч гинэ. Өстой яана одоо монгол нэг юм байна гэд нөгөө аав ич хоёр яриад байсан чинь дэрэгт байсан хүүхэд монгол орны тухай маш таагүй
Сөрөг мэдээлэл. Сөрөг мэдээлэл. Монгол бол ер нь аимшигын орн юм байна. Гэдэг нөгөө бяцхан оюун тархинд энийг суулгаад байна гэдэг байхгүй юу? Тэгээд тэрийг анзаарснаас хойш шууд аавч хоёр нь за Монголын тухай хизээч муухай юм ихгүй юм байна. Болохгүй юм байна хүүхдүүдтэй гэдэг. Ярьсан ч дандаа сайн нь ярив. А ямар нэг асуудал байгаа бол тэрийг хоёулаа хоорондоо л ярив. Хүүхдүүдийн дэргэд болохгүй байна гэхээр бас ингээд бодмоор юм шиг байгаа тийм. Тэгээ яг ер нь гэхдээ ядаж салгаад гэхдээ юмыг боловч улдаан дарамт алдаан шүү дээ. Тэгээ гэхдээ Монгол нэг юм байд юм а. Гэхдээ байн хажууд нь стресс болтол тийм ээ. Харин тий. Тэр байшингаас төмөр унжиг энэ биш тийм ээ. Ер нь хэцүү байдаг. Энийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид их орондоо туслах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэ чиний өө чин гэсэн өө гэдэг ч юм уу гэдэг шиг ингээд бүр багаас нь ингээд нэг юу байд юм уу даа гэж би хараад байгаа юм. Тэгээ яг цаг дээрээ тулахаар бас хэцүү шттэ. Юм хэцүү шттэ. Тэг ёстойгоо сургадаг боловч яг цагаад болохоор өөрсдөө бол бас л хэцүү шттэ. Яг тийм байж чадахгүй гэдэг. За гоё яриа өрнүүллээ. Ер нь одоо 24 жил бол бага хугацаа биш. А цаашдын чинь амьдралын зорилго юм шүү. Тэгээ одоо их орондоо буцъя гэж бодох юм уу? Бодлого байх. Тэгэхээр зарим нь тэгээд ш Монгол оршуулгын газар өшөө нөхшөө гэдэг шүү дээ. За тэр ч хамаац яа очино. Тэгээ би ингэж харж одоо ингэж очлоо гэхэд ямар ч надад ажлын орон за байр байхгүй. Байхгүй. За тэр үнэ. За тэр үнэ. Тэгэхээр би бол өөрийнхөө юу гэж төсөөлөд биш. Нэг одоо сумын хөлөвт юм уу тийм ээ. Яг нэг бол аялж болчтой газар байт юм уу нэг машин барьд юм уу. За тэгээд одоо хөгшрөөс тэр машинаа барьж чадахгүй бас юм болно тийм. Тэгэхээр их оронтой л хүн юм чинь бид дуртай да их орондоо хайргуудаа наашаа ирээгүй штэ. Бид нар нийгмийн л золиос болцсон улсууд үсттэй. Тэ? Монгол сайхан байсан бол эдийн засаг гоё байсан бол би энд ингэж юу ахгүй барын сүүл биш би батхны толгой авах хэрэгтэй юм байхгүй юу. Тэ? Тэгэхээр би ямар ч юм би харин Монголдо очино. Тэгтэл нэг хэцүү юм байгаа. Одоо Монгол надад тэтгэр байхгүй шүү дээ. Бас асуудал. Асуудал те. За энэс одоо би ингээд нөгөө олон жил ажиллаагүй болохоор зэрэг надад энэ баг тэтгэр өгнө. Тэгээд за яа. Хэрвээ би энд байгаад байх юм бол за нэг улсаас нэг 200 300 евроны тэтгэр надад тогтоолоо. Энд чинь цалингийн одоо өнөөдрийн байдлаар цалингийн доод хэмжээ амьдралын одоо доод түвшний тэгээ хамгийн доотлын мөнгө нь 1600 евро байхгүй 1680 ч үлээ ойлгосноо. Тэгэхээр сард те. Тэгэхээр би 300-аар тогтоолголоо гэж бодъё. За. Тэгэд үлдсэн мөнгөний эдний нэг тэтгэврийн фонд юу надад нөгөж өгөх байхгүй. Тэгэхээр зэрэг би одоо ялгаагүй 1600-аар авах нь байна шүү дээ. Тэгэхээр бол амьдралд хөрөлцөөд байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр би энд байх юм бол болно. Тэгтэл би чинь одоо тийм үстэй одоо зүгээр л оюухан зам төвийн нарыг өнөөдөр сонсоход л уйлж штэ. Би хармаар байна штэ. Би ойрхон баймар штэ. Их оронтойгоо. Тэгээд яхаа чинь очихоор одоо нөгөө нэг 300 тогтоос 200 тогтоос тэрийг л надад өгнө. Тэгээд тэр маань тэнд очиод миний амьдрал хөрөхгүй юу гэлтэй. Тэгээд бас ингээл одоо юу яалтаа. Тэгэхээр нөгөө хүүхдтэй холбоотой асуудал шиг яг энд удсан хүмүүсийн нэг үнцэг нь энэ орондоо тэртэргүй олон жил зарцуулсан юм чинь энэ орноосоо тэтгэврээ аваад тэтгэврээ тогтоолгоод за Монголд баг тэтгэвэр тогтоосон ч бай энд байгаа тэтгэврээ тэнд аваад хэрэглэх боломж бол байгаа юу? Үгүй харин тийм бай. Тэгж хараад байна л гэж ойлгоод байна шүү дээ. Гэхдээ би энд одоо надад 300 тогтоож байгаа шүү дээ. За тийм. Цөөхөн жил одоо эдний шиг насаараа ажиллаагүй. Тийм. Би тэрийг л авна. А нөгөө нөхөрийг авахгүй шүү. Ягаад? Өгөхгүй. Ингэж байгаа. Энд дээр байвал өгөх үү? Энд ингэсэн би нэг яаж үзсэн энд нэг хүн тэтгэвэр дараад Монгол явдаг байхгүй юу? За. Очиж жил болсон. Яг одоо нөгөө хүн дансаар мөнгө нь орж ирээд аваад аваач ингэж байсан. Улс чинь тэнийг биш мэднэ үстэй. Тийм. Энд амьдрахгүй тэнд амьдрч. Энд амьдрч ингээ юм. Хатсан. Тэр хүн ирээд буцаад хөөцөлж нээсэн. Болгосноо. Тэгэхээр яах нь би бас л асуудал байна. Би нөгөө Утгасаагаараа явцсан. Тэнд тэтгэвэр байхгүй. Тэр л хэцүү. Тийм байна тийм. Энэ муу амтаа ингэж яваад
ирсэн юм да. Энд төр өгч гэж юу өгөхгүй шүү дээ. Тийм ээ, тийм. Тэ? Зүгээр улс хоорондоо ямар нэгэн байдлаар засгийн газрын төвшөнд ярилцаа тэрийг шилжүүлдэг байвал бас нэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар төр энэ дээр анхаарах хэрэгтэй зүйл нь гадаадд тэтгэвэр тогтоосон хүн эх орондоо очиод амьдрах тун. Энэ төл авах ёстой тэтгэврийг засгийн газар хоорондоо гэрээ хэлцэл хийгээ. Тэрийн саадгүй тэндээ өгдөг болох юм бол хүн хэр урт наслах вэ чаав. Тэр үртлээ нөгөө талаа Монголын засгийн газар ч гэсэн ачаал баглуулах юм байна. Одоо Солонгос жишээл энэ бол яригдчихсэн шүү дээ. Солонгос нэг ажиллаж исэн юм Монголд ажилласан одоо жилдээ орон чөлөө бас нэг гол яамаа бас нэг тийм хөлбөр ус байж болох юм. Тэгэхээр зэрэг миний одоо энэ ажиллаж исэн юм Монгол ордны ажиллаж истэнтэй нийлээд тийм бол бас боломж. Нэг бол би эндээс 300 аваа, нэг бол миний энд ажилласан хугацаа Монголд очиод Монголын би тэтгэврийг авав. Олон энд авч байгаа тэр нэг зөрөө мөнгийг тэнд авч чадахгүй л байна. Тийм юм байна. Тэгэхээр бас ингээд ямар нэгэн шийдэл олох хэрэгтэй юм байна да тийм. Хүнийхээ төлөө гэж байгаа болов тийм. Европч бас ийм газар шүү дээ. Хүн амар баяждаг газар биш шүү дээ. Солонгос бол тийм ээ. Ажил нь илбэг олдоол ингээл мөнгө төгрөгийг хийгээд Монголд байр аваад ингэн. Энд болоод энэ гадрууд мөнгө хийхгүй шүү дээ. Хараар ажиллаж байгаа усуд ялангуяа байхгүй шүү дээ. Эрэгтэй хүнд ажил байдгүй газар байхгүй юу? Тийм үү. Эмэгтэй хүн бол айл цэвэрлэн, хүүхэд тарна, хөгшин, хүн асрамч гэдэг юм уу. Эмэгтэй хүн бол байнгын ажил. Эрэгтэй хүн бол байхгүй. За ер нь бол байхгүй гэж болно. Тэгэхээр зэн агуун хөрөө ирлээ. Агуун хөргийн ачаагаар ажиллаад байдаг. Нөхөр хаяа нэг барилгын ажилт юм уу, хаяа нэг юунд явдаг. Тэгээ нөгөө хоёр ч яах вэ? Нөгөө олсон мөнгө байранда, тогондоо, интернет, хоолцоо. Амжиргааны зардалтаа. Нөгөө нэг идэхгүй 2 хонохгүй биш яг нэг идээд нэг хоног 2 идээд ингээл сайхан л амьдрна. Багхгүй яг бичиг баримтаа болоод ихээр бас арай өөр л дөө. Мэдээж байнгын нэг ажил нь байж байгаа юм чинь. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. За ерөнхийдөө уулзаж ярилцсан сайхан байлаа. Бид ч одоо ичнэ танилуд би нэгэ сургаар мэдээд яваад байдаг. Энэ удаа зорж ирээд ингээд нэвтрүүлэгт урьсан та оролцсон та хоёрт маш их баярлалаа. Тэгээ зөндөө олон хэрэгтэй мэдээлүүд өгч. Дээр нь одоо манай багийн Европт аялах үед нь одоо нэвтрүүлэгт оролцох хүмүүсийг холбож өгсөн, судалгаа хийж гаргаж өгсөнд маш их баярлалаа. Тэгээ та бүхэнд эрүүлэн сайхан хүсье. Зөндөө олон уулзалт гох. За баг өдөр болгон лайв харж явах юм шиг байна уу тий. Тэгээд ингээд одоо энэ нэвтрүүлгээ жаргая да. Жаргая. Би ч та нартай одоо алтан шар зам нэлцээтэй байг. Тэгээ манай галагийн үед юу мундаг юу таалагдж авахаар бас ингээд залуучуудтай тий. Яг мэрэгжлийн залуучуудтай. Ежидээ бас чинь энэ хүний өөрийн нэг бас дадлаг туршлага байна шүү дээ. Тэрийг танилцуулаад яриад бас нэг талдаа сургалт явж байгаа мó гэж би хараад байгаа шүү дээ тий. За ерөөлөөр бол сургалт мургалт гэдэг. Нөгөө ярих сэдв маш их байлаа. Гэхдээ цаг хугацааны асуудал давчуу байлаа. Одоо бид нар ингээд удахгүй эндээс 100 хэдэн километр 140 км одоо нэг орцогч руугаа явна бид нар зүгээр жаахан цагаагаар тогхгүй байлаа. Гэхдээ л хэдүүлээ хийх юм аа. Цагаагаар сайхан байсан бол хонь гаргаж хоноод яв хонь гаргаж юм. Ингээд өгөр гаргаж идэг шиг тийм. За ингээд энэ нэвтрүүлгээ жаргая. Дараагийн зочин маань маргааш өглөө оролцсон. Энэ бол Бэлэгт хийх 4 дахь дугаар уу юу? Бэлгийн сүүлчийн дугаар маргааш байна. Тэгээд бид нар нөгөөдрөөс Герман руу орно. Тэгээд Германд бидний нэвтрүүлэг үргэлжлэнэ. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Тоодгүй уулзцгаая. За мотор ялла. Тэсэт. Босноо.